За сайн байцгаана уу? Та бүхэндээ 2010 онд нээлттэй хийж байсан нэгэн сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. За тэгээд үзэхээс өмнө лайк болон subscribe дарж нэмжгээ битгий мартаарай. Ингээд кинонд орцгоё. Кино шөнийн Сөүл хотын нэгэн хүйтэн гудамжийг харуулж буйгаар эхэлнэ. Хоёр залуу нэгэн залуухан охиныг тойрч аваад л илт өдөөн хоргойж гарав. Охин ч айсандаа хашгирч хажуугаар өнгөрөх хүмүүсээс амь тайван тусламж гуйх боловч хинч тэднийг зогсоосонгүй. Бүгд л харсан ч хараагүй мэтэл зүрнэ. Харин энэ бүхнийг банкны ажилтан Хивон машиныхаа цонхороо харан сууж байлаа. Хэдийгээр тэр гэмт хэрэгтнүүдийн царайг маш тод санаж байсан ч цагдаагийн газарт очин гэрч болохоос татгалзаж орхив. Учир нь тэрээр бусдын асуудалд оролцохоосоо үхтлээ айдаг нэг юм байна л да. Ингээд хангалттай нотлох баримтгүй гэх шалтгаанаар нөгөөх залуус ч суллагдаж хөөхий хохирогч охины аав нь зөвхөнгөө баран хоцорхоос өөр зүйл хийж чадсангүй. Гэвч Хивоны энэ хүйтэн хүндий зан удалгүй өөрт нь асуудал дагуулгын тэр өнөөх суллагдсан залуус түүний машины урд гарч ирэн хэрвээ ам нэхэл юм бол чамайгч бас яг ингэх болон шүү хэмээн занал хийж түүнийг ч нилээн айлгаад авав. Хивон бол Сөүлийн нэгэн банкнд ажилладаг их л хүйтэн хүндий зан чанартай нэгэн. Хэдхэн хоногийн өмнө тэрээр нэгэн өндөр настан имээд зээл гаргаж өгнө гэж амласан боловч өнөөх имээг орон гэргүй гэх шалтгаанаар маш бүтүүлгээр түлхэж орхив. Харин түүний ажлын хамтрагч Минжи имээг өрөвдөн менежертэй ярилцаж зээлийг нь бүтээхэд тусалж л дээ. Тэгсэн ч өөрийнх нь шийдвэрийг үгүйсгэсэнд галзууртлаа ууралсан Хивон Минжиг хүн багтай газар дагуулж очин хамаг муу гэрэл доромжлон гарав. Дараа нь ариун цэврийн өрөөнд ороод Хивон хийсэн үйлдэлтэй баг зэрэг гимшиж Минжи рүү уучлаарай гэсэн зурвас илгээсэн ч Минжид тийсөөр төлөвлөгөө байлаа. Тэр Хивоныг ариун цэврийн өрөөнд гаднаас нь түгжээд яваад өгөн тэр хаалга онгойлгох гэж оролдохдоо халтарч унсан Хивон уурандаа галзуурах шахаж шууд л Минжи дээр очин бүх ажилтны нүдэн дээр түүнийг алгадаад авлаа. Гэтэл яг тэр мөчөөдөө цэвэрлэгээний ажилтан яг л Минжигийн шиг шахаа өмсөн байхыг олж харав. Тийм ээ, тэр дахиад л алдаа гаргаж буруу хүний алгацсан болж таарав. Ийхүү энэ үйл явдлаас нь болж түүнийг 1-7 хоног ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргав. Хивон бол хинтээж найзалдаггүй маш ганцаардмал нэгэн. Гэхдээ түүний шуудангийн хайрцгийг өдөр бүр цагтлаар дүүргдэг, өдөрт 17 удаа залгадаг нэгэн эмэгтэй байдаг. Тэр бол түүний багын найз Бокнам юм. Ийхүү ажлаасаа төрж болов холдож амархыг хүссэн Хивон өөрийнхөө төрсэн газар болох алслагдсан мудаа арал руу явахаар шийдлээ. 10 жилийн дараа дахин уулзахад Бокнамын царайнд маш их баяр баясгалан тодорч байсан ч энэ инээмсэглэлийн цаана ямар аимшигтай там хүлээж байгааг Хивон төсөөлөөжгүй байлаа. Мудаа арал бол ертөнцөөс таслагдсан хитгэн хүн амьдардаг жижигхэн газар. Хивоныг ирэхэд арлынхан түүнийг таньсангүй. Магадгүй Сөүлийн амьдрал түүнийг танигдахын аргагүй өөрчилсөн байх л да. Удалгүй Бокном найзаагаа нөхөр Манжун нөхрийнхөө дүү Тэсэн нартай танилцуулна. Гэвч тэднийг ухтан авсан хүн нь халуун дулаан найз нөхөд биш, харин арлын хамгийн хатуу ширүүн дарангуулагч болох хадам ээж нь байлаа. Тэд Хивоноос яах гэж ирснийг нь хигжүүрхэн асууж эхнээсээ л таагүй уур амьсгал бүрдүүл мөн арлын агаар Хивоны хүүхэд насндаа орхиод явсан өнөөх гашуун дурсамжуудыг сэдрээшгэл. Удалгүй бид Бокнамын 10 настай охиныг харна. Бокнам охиноо энэ тамшиг газраас холдуулж, боловсрал эзэмшүүлэхийг мөрөөддөгч энэ арал дээр тэр нь бүтшгүй зүйл. Найзаагаа ирнэ гэж сонсоод Бокнам гэрээ бүтэн 3 өдрийн турш цэвэрлэж, хоол ундаар дайлж ядарсан Хивоныг унтаж байхад нь дэр дэрлүүлж халамжлаа. Энэ бол түүний хувьд Хивон зөвхөн найз нь биш, магадгүй энэ тамаас аврах цорын ганц аврагч нь байлаа. Гэвч шүн болоход энэ арлын жинхэнэ зэвүүн төрх ил гарна. Нөхөр Манжун охиноо дагуулж загсанд явахаар зэхээд Бокнамыг дургуутсмэгц шууд л загнаж дарамтлана. Хамгийн аимшигтай нь нөхрийг нь явсны дараа дүү Тэсэн Бокнамын өрөөнд дайран орж түүнийг хүчрхийлж эхэлдэг. Энэ бол энэ гэрс байдаг л үзэгдэл. Бокнам эсэргүүцэх гэж оролдох бүрт нөхөр нь дүүгийнхээ талд орж эхнэрээ улам бүр харгисалдаг болж таарав. Түүний хувьд эхнэр нь хүн биш, ердөө л гэр бүлийнх нь зарц төдий байлаа. Мөн Бокнамд тусламж гуйх хүн байсангүй. Тийм ч учраас дээр Сөүл рүү өдөрт 17 удаа залгаж Хивонд хамаг найдвараа даатгсан хэрэгэлтэй. Гэвч бизнес хадагтай Хивон ажил ихтэй байна гэж хэлээд уцаа тасалдаг байсан нь Бокнамын сүүлчийн итгэлийг тасалдаг байв. Гэхдээ Хивоныг биеэрээ хүрээд ирэхэд Бокнамд дахиад л нэг итгэлийн оч асж
ил хөөрхий. Нэг өдөр Тэсүү Хивоны ганцаараа байхыг харж түүн дээр очлоо. Тэрээр Хивонд арлынхны мансуурахтай ашигладаг нэгэн навчийг санал болгож муу санаа өвөрлөж байгаа нь илт хараг. Яг тэр үед Бокнамын охин хурж ирэн Тэсүүгийн төлөлгөөг баллаж орхив. Ууралсан Тэсүү охин руу нулимжгаад цааш явхад Хивон охинтой хамт тоглож түүнд багж болов аз жаргалтай мөчийг бэлгэлнэ. Гэвч энэ амар амгалан ердөөл шуурганы өмнөх нам гүн байлаа. Арлын өдөр хоногуд Бокнамын хувьд там хിവэрэл. Тэрээр зүгийн бал цуглуулан хамаг хүнд ажлыг нугалж байхад нөхөр Манжуун нь зүгээр л залхууран суув. 7 хоногт нэг удаа ирдэг зүгийн балны зав бол Бокнамын хувьд энэ тамаас цухтаж Сөүл рүү хүрэх цорын ганц алтан боломж. Маргааш өглөө нь Хевонч бас тэр заваар буцахаар төлөвлөж байсан тул Бокнам найздаа бүх хүний хэлгээр шидлээ. Тэр шөнө Бокнам өөрийн туйлж буй тамлал охиныхоо ирээдүйн төлөөх айдас гээд цээжинээ хадгалсан бүхнээ Хевонд уудлан ярьлаа. Гэтэл мөсөн зүрэгт Хевон түүнийг өрөвдгийн оронд уурлаж чи зүгээр л Сөүл рүү явахын тулд ийм том худал хэрэг зохиож байна хэмээн найзыгаа гүтгэж орхихон тэр хөөхий Бокнам ч маргалдаж чадалгүй чимээг өөхийг хоцрох бөгөөд тэдний энэ яриаг хадам ээжин сүүдэр мэтэлд сонсож зогсох нь үнэхээр зэв. Маргааш өглөө нь Хивон явхаасаа өмнө жаахан ч гэсэн эргэлзэж үннийг тодруулахаараа Бокнамын охинтой уулзлаа. Гэвч арлын хөгшөд аль хэдийн хамгаалалттай гарчээ. Хадам ээж нь өөр хөгшөдтэй нийлэн үнэнийг нуун дарагдуулахын тулд охиныг шуудхан гэрлүүн чирч орвол энд л хамгийн зочирдмоор үнэн ил болдог нь Манжуун бол охины төрсөн эцэг биш болж таарав. Нөгөө талд Бокнам эцсийн аргаа гаргаж тэрээр унтаж буй Манжууны халааснаас Сефний төлхөр хулгайлж дотроос нь мөнгө биш харин нууц утас олж авлаа. Тэр утсаар Сөүл рүү явах зав захиалж охиноо дагуулan эргийн зүгүйлээ. Ирэх чөлөө ердөө хитгэн алхмын цаана зав эрэгт ойрцонж харамсалтай завчин Манжууны танил байж таарснаар Бокнамын зүхтах орлого буталгүйтэж тэр даруй баригдхан тэр. За тэгээд Манжуунч тэдний гэрлүүгээ яг л араатан шиг чирж аваачив. Ээжигээ хамгаалах гэж дундуур нь орсон бяцхан охинд тэр мангас өчүүхэнч өршөөл үзүүлсэнгүй. Охиныг хэрцгийгээр гимтэж орхив. Бокнам жуйлж хүн бүрээс тусламж гуйвч арлынхан яг л хөшөө мэд юу ч хийлгүй харж зогсно. Энэ арал дээр түүний хүчирхийлж доромжлоогүй ганц ч эрэхтэй хүн байсангүй. Тийм ч учраас тэр охиныхоо эцэг нь хэн болохыг ч мэддэггүй байсан юм байна л да. Одоо өөрийнх нь тулсан тэрхүү готомшигт хувь тавилан охиных нь нүдэн дээр бодит байдал болон хувирлаа. За тэгээд энэ арал дээр шудрах ёс гэж үгүй болжээ. Эцэст нь мангас Манжууны гарт бяцхан охин амь насаа алдаж Бокнамын ертөнцөд тэр чигтээ нуран унашгил боллоо. Зөвхөн ирчүүдэж биш арлын хөгшин эмэгтэйчүүд хүртэл өрөвдөх сэтгэлгүй хүүтэн чулуун мэтэл авирлана. Харин Бокнам ухаанаа алдсан мэтэл олон цагийн турш газар мөргөн уйлж ойрлон суув. Гэвч түүний энэ их өвдөлт удахгүй хэний ч төсөөлөөгүй аимшигт хорсол болон хувирах гэж байлаа. Манжуун хэргийг нуун дарагдуулахын тулд цагдаа дуудаж арлынхан бүгд нийлж байгаад санамсаргүй осол байсан хэмээн нэгэн дугаар худал мэдүүлэг өгцгөө. Харин гол гэрч болох Хивоноос цагдаа асуухад тэрээр өнөөхөл амиа хичээсэн зангаараа би унтаж байсан юу ч хараагүй гэж хэлээд нүдэ аниад өлөнгөрнө. Ингэж нэгэн бяцхан ам хахуул нөлөөлөл хүйтэн сэтгэлийн золиос болон замхрав. Хивонч завнаасаа хоцорсны улмаас арал дээр дахин хэд хонохоор болов. Энэ хооронд Тэсүү түүнийг мансууруулах шүлөөр унтуулж өөрийн заваан санаархлаа гүйцэлдүүлэх гэж дайрахад гинэт Бокнам гарч ирлээ. Тэр охиноо алзанж Хивоныг анхааралтай ажиглаж байж л дээ. Тэр яг л хүүхэд байхдаа Хивоныг хамгаалдаг байсан шигээ Тэсүүгийн өмнө бамбай болон зогсож түүнээс хол бай эс бөгөөс би чамайг хөнөх болно хэмээн зогсолтгүй анхааруулснаар Тэсүүг айлгаж явуулж чадлаа. Маргааш нь зүгийн бал авах зав ирэх өдөр гэвч Бокнам ажлахын оронд хашаандаа булш ухаж байлаа. Харин Манжуун дүүтэйгээ хамт хот руу явмагц Бокнамын доторх араатан сэрхэн тэрээр охиных нь үхэл дээр худал мэдүүлэг өгсөн хүмүүсээс нэг нэгээр нь өшөөгөө авч эхэллээ. Хоромхон зуурт хоёр эмэгтэй амийг өгөөтгөж зүхтгийг оролцсон өөр нэгэн хөршигч өршөөлгүй цааш нь харууллаа. Удалгүй хадам ээж нь талбайгаас ирээд харсан зүйлдээ зочирдож хоёр хүн байхгүй тул амиа аврахын тулд нуугтаас өөр аргагүй болов. Харин Бокнам түүнийг байшин, талбай, оймод хаасайгүй хайж алхана. Үнэн хэрэгтээ өнөө хөгшин хадуур бариад талбайн дунд амь тэмцэн нуугдаж байлаа. Арлынхан Бокнамыг үг дуугүй зарц гэж бодож байсан бол одоо тэрээр тэдний хувьд үхлийн илч болон хувирчээ. Харин Хивон арлаас цухтгаар яарсан ч холбоо барих ямар ч боломжгүй болжээ. Сүлжээний утсыг хэн нэгэн тасалсан байх бөгөөд энэ нь Бокнам ангууч болон хувирсны илрэл байлаа. Яг энэ үед амь тэмцсэн хадам ээж нь Хивоныг шүүрэн авч нуугтыг оролтно. Гэвч өшөө авалтандаа улан гарсан Бокнам тэднийг төвөггүй олж Хивоныг хүчтэй алгадан унгав. Энэ алгадал бол чи яагаад намайг авраагүй юм бэ гэсэн гомдол хорслын илэрхийлэл байлаа. Ийхүү хадам ээж нь хадан цохооны ирмэгт тулж
Нэг талдаа үхэл, нөгөө талдаа Бокнамын нүртэй тулав. Яг тэр мөчөд хотоос хөвгүүд нь нэрж байгаа хараад түрхэн зуур тайвширсан хөгшин ус руу үсэрсэнч харамсалтай нь хад мөргөж үүлийн үрээ газар дээрээ амсган тэр. Гэвч Бокнам зогссонгүй. Тэрээр Тэсөг овжин аргаар хөнөөж модны мөчөр дээр дүүжилж орхив. За тэгээд энэ бүх аимшигт дүр зургийг нүдэрээ харсан Хиван үхтлээ аж. Манжун болон завжин хоёр руу гүйн очлоо. Манжун өөрийнхөө төрсөн дүүг модонд дүүжлүүлсэн байхыг хараад зочирдож яг тэр үед Бокнам араадан мэдэг гитэн ирж тотлоо. Хиван тэдэнд хашгиран дохоо өгснөөр Бокнамын гинтийн дайралт бүтлгүүдэж Манжун түүнийг барьж аван байшин руу чирж зэрлэхээр зодож эхлэв. Хэдий Хиван дундуур нь орж хамгаалахыг оролцсон ч Манжун түүний хоолыг шахаж Бокнамыг алсныхаа дараа чамайг шинээр ихнэрээ болгоно хэмээн доромжлов. Гэвч түүнийг сүх авахар ирэх мөчөд гар нь хүлээдэ Бокнам амаараа хутга зууж амжин тэрхүү мангасын гидсэн зоож амийг нь хөнөөж чадлаа. Ийхүү цус нүжтэйгээ хутгалсан Бокнамыг хараад Хиван завжинтай хамт эрэг рүү хар ирж ирээ цуглаа. Тэд сандран завинд суусан ч уяаг нь тайлхаа марцсан байв. Энэхүү алдаа нь завчны амиар солигдож Бокнам түүнийг эрэг дээр хөнөөж амжснаар Хиван ганцаараа заваа тайлан цухтаж амьд үлдлээ. Хэдэн цагийн дараа Сөүлийн бомтод модоо арлаас усан онгоц захиалах дуудлага ирэв. Энэ бол өөрийнхөө бүх хөшөөг авч дууссан Бокнам байлаа. Тэрээр Сөүл рүү очиод Хиваныг хүлээж байгаа гэж бодсон ч өнөөх Хиван нь аль хэдийнэ цагтаад бүхнийг мэдүүлчихсэн болж таарав. Эрэг дээр буумагцаа Бокнам баримтчлагдаж түүний цустай аялал ийхүү төгсөв бололтой. Гэвч Хиваны хувьд жинхэнэ сэтгэл зүйн там дөнгөж эхэлж байгааг тэр мэдсэнгүй. Энэ бүх хугацаанд Хиван би юу ч хараагүй гэж мэдүүлж байсан ч үнэн дээр тэр Манжун Бокнамыг болон охиныг нь зэрлэлээр зодож байхыг холоос харж зогсон нь ил боллоо. Түүний энэ амиа хичээсэн худал мэдүүлэх нь өөрийг нь баримтлахад хүргэлээ. Гэвч жинхэнэ найдас дөнгөж эхэлж байв. Хиван түр саадуулах байранд Бокнамтай яг нэг камерт төгжигдснээ мэдээд ухаан алдах шахав. Тэрээр арайхийн камерын торноос гарч доод давхарлуу цугцсан ч тэнд Бокнам аль хэдийнэ өөрийг нь худалсан авилагч цагдаа галахаар нэг тийш нь болгоод хүлээж байлаа. Одоо цугдах газаргүй. Бокнам гартаа алах барин Хиван руу дарлаа. Хаалга бүхэн төгжээтэй. Хиван амьд үлдэхийн тулд анх удаа бусдын асуудалд биеэрээ оролцож тултгаас өөр аргагүй болов. Тэрээр цагдаагийн бороохойг шүүрч аваад Бокнамын толгоороо хүчтэй цогсонж олон жилийн тамлалыг дэвжиж ирсэн Бокнамд энэ өвдөлт юу ч биш байв. Тэр одоо юу ч мэдэрхэ болсон амьд хүүр мэтэл болсон байв. Тэд нэг нэгнийхээ хоолойг боомлж үхэл амьдралын ирмэгт тэмцэлтэн. Хиван камерын өрөөнд орж өөрийгөө төвцөнж Бокнам цагдаагийн халааснаас түлхүүр олж авлаа. Хаалга онгоох мөчөд үгсэн гэж бодсон авилагч цагдаа Бокнам руу буудаж түүнийг шархтуулав. Гэвч Бокнам түүн рүү очиж алхаар эцсийн зохилтыг өгч хөнөөхөн тэр. Үүний дараа тэр Хиваны камер руу орж ирсэн ч энэ удаад Хиван арай илүү хурдан хөдөлж өөрийг нь хайрлаж хамгаалж ирсэн багын найзынхаа амийг өөрийн гараар өгөөтгөв. Ингээд хэдэн 7 хоногийн дараа энэ аимшигт явдал Хиваны мэс шиг хүтэн зүрхийг бүрэн хайлуулж түүнийг өөрхөн болгожээ. Тэрээр киноны эхэнд гэрчлэгээс татгалзаж байсан охины хэргийг засаж гэнт хэрэгтнүүдийг таньж мэдүүлэг өглөө. Мөн гэртээ буцаж ирээд Хиван Бокнамын өөрт нь ирүүлсэн олон зуун загтлыг анх удаа нээж үзлээ. Загтал бүр хүндэт Хиван би чамайг маш их санаж байна. Чи бол надад тусалж чадах ганц хүн гэсэн өр өвтгөм үгээр хэлж байв. Харин тэр энэ загтлуудыг арай ард уншсан бол хэрв тэр жаахан ч гэсэн сэтгэл гаргасан бол Бокнам алуурчин болохгүй, бяцхан охинч үхэхгүй байх байлаа. Ийхүү Хиван Бокнамын цустай загтлыг цээжиний нан хожимдсан гимшилтэд автан улснаар энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe тааш дэмжихээ битгий мартаарай.